Өнөөдрийн үжиглэн нийгмийн арчил эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн хуваарийг хийж байгаа гар урлал, үндэсний үйлдвэрлэлийн олон бүтээгдэхүүн үзэсгэлэн тавигдсан байна. Үжиглэнгийн арга хэмжээ нийслэлийн засаг даргаыг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнхбаяр 9 дүүргийн засаг дарга нар иргэдийн төлөөлөгч дэмжиж хамтарч ажиллахаар болж байгаа юм байна. Нийслэл хот маань 260 мянга гаруй өрхтэй. Тэгээд өрхийн үйлдвэрлэлийг бас дэмжинэ гэдэг бол бас тэдний эдийн засгийг сайжруулах, өрхөн одоо нийгэмтэйгээ харилцааг дээшлүүлэхэд бас ихэдэн ач холбогдолтой. Тэгээд энэ өрхийн үйлдвэрлэлийг дэмжихдээ бид нар бас төрөөс хоёр янзаар бас дэмжих ёстой болов уу гэж ойлгодог. Нэг нь болохоор санхүүгийн хувьд дэмжихтэй, нөгөөх нь тэдний хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр нь дэмжих. Тийм болохоор бас өнөөдөр нийслэлийн нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ бизнес хөгжлийн төвтэй хамтраад бас энэ 9 дүүргийн хүүхнүүд бас юу хийж чаддгаа үзүүлээд үзэсгэлэн гаргаж байгаа нь бас биедээ танилцуулахаас гадна нийслэлийн эмэгтэйчүүдтэй нийслэхэндээ ингэж танилцуулсан үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үзэсгэлэнт олон эмэгтэйчүүдийн өөрсдийн бүтээл гар урлалаар оролцож байна. Тэдэнд төрийн багахан дэмжлэг, мөн зээлийн үйлчлэгэнд хамрагдаж болох нөхцөл болцоо байвал бизнесээ өргөжлүүлэх боломж байгааг хэлж байсан юм. Эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй талууд гаралгүй яг хөө энэ чинь бидний ч одоо ингээд те жаахан мөнгөн дээр ирж байгаа болохоор нэг тийм үйлдвэрлэлээ томруулж чадахгүй 4 юм уу 5 хүнээс илүү гарч чадахгүй тийм ээ. Тэгээ би бол нэг 10 хүн ажиллаулдаг. Манай ажилчид бол Эрдэнэт дархан тэгээд ингээд салбараа өргөжүүлэх гэхээр одоо эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй байгаа. Ер нь бол эдийн засаг бол маш хүндрэлтэй. Төсөл бичээд дуушдаг тэр бол хэзээ шалгардгүй тийм хүндрэлтэй талууд бол бас байгаа. Тэгээд борлуулалтын асуудал бас их хэцүү байна биднэрт. Лангу түрээслээ суухаар түрээсний мөнгөө төлнө. Тэгээд хажууд нь энэ манай энэ Монгол юу чинь бас нэг юунтай борлож чадахгүй байна. Санаанд төрснээр нэг хажуугаар хужаавараа ороод ирчихээр ижлийн одоо загвар гаргаад хийлгэхлээ нүгэдэл дарагдаад байх юм нэг үг. Гэхдээ яг вэ одоо хийгээд байвал сурах бах уу болох л байх гэж бодож байна гэж. Тэрээс харин их ч нөөрдө дэмжлэг аваагүй дээ. Одоо нэг төсөл бичээд өгсөн байгаа. Битгах бах гэж л бодож байгаа шүү. Одоо энэ арга хэмжээнд оролцоод юу гэдэг чинь зээл машин механизм тоног төхөөрөмжийн зээлэнд оролцсон. Тэгэл оролцож байгаа. Үжиглэн өнөөдрөөс эхлэн 4 хоног үргэлжлэх юм байна.